Apera брендийн pH метрүүдийг анх задлахад завгараас хамаарат энэ дээдлийн оролтууд нь ийм хаалттай эсвэл нээлттэй байна. DC 9 вольт гэдэг нь үндсэн тогны чин залгуур. USB оролт нь бол төхөөрөмжнөөс компьютер руу альва ямар нэгэн мэдээлэл дамжуулахад ашиглана. Cond гэдэг нь conductivity-гийн цахилгаанжилтын электродтой холбоно. pH MV гэдэг нь болох тэр pH-ныхаа электродыг холбоно. Temp бол температур. pH-ийн температурыг хэрэгжилж байгаа нөхцөлд pH электродныхаа температурын оролтыг залгасан байгаа нөхцөлд conductivity-г залгах шаардлагагүй. Тэгэхээр Apera брендийн метрүүд нь бүгдээрээ BNC оролттой байгаа. Тэгэхээр яаж ч хийсэн буруу холболт үүснэ гэж бол байхгүй. Шахаад нар зөв хагас эргүүлнэ. Тэгээд температур нь болох дээр RTC оролттой ингээд залгана. Тэгээд төхөөрөмжөө нэг дарснаар төхөөрөмж нь басна. Одоо энэ дэлгэцний доор байгаа LMH гэдэг нь low, medium, high буюу бага, дунд болон өндөр калиброг хийцэн байгаа гэсэн үг. Тэгэхээр электрод нь бол ийм вакуумжилсан ийм хадгалтын савтай ирж байгаа. Тэгэхээр электродоо энэ савнаасаа гаргахдаа заавал эхлээд бүрэн гүйцэд энийг вакуум байдлыг алдагдуулж ээж доош нь салгаж авахгүй бол энийг салгаж авахтай хүмүүс хэд их чанга яснараа энэ электродоо гэмтэх магадлал маш өндөр байдаг шүү. Тэгээд энэ электродныхаа суурин дээр хийхэд зүгээр ингээд дээр нь ингээд углаад орхичих юм бол ямар нэгэн байдлаар доороосоо тулаад шууд унах магадaltaй байдаг учраас сайн доош нь ингээд дарж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ электрод нь өөрөө ямар ч хөдөлгөөнгүй болно. Одоо төхөөрөмжн дээрээ бол эхний ээлжинд калиброг хийхийг зааж өгье. Калиброг хийхдээ тусгай энэ 7-тай, 4-тэй, 10-тай гэдэг өөрийнх нь дагсан уусгалууд байгаа. Энэ уусгалынхаа дагуу калиброг хийж болно. Гэхдээ калиброг хийхдээ энэ электродоо байнгын цэвэрлж явах ёстой. Ингэж цэвэрлэхгүй бол нөгөө 7-тай уусгалаасаа үлдэгдлийн 4-тэй уусгал руугаа хийгээд электродны буфер уусгалынхаа чанарыг алдагдуулах магадлал өндөртэй байгаа. Тэгэхээр электродод цэвэрлээд хатаагаад тэгэхээр эхний ээлжинд бол одоо калиброг хийцэн байгаа юм чинь зүгээр одоо шууд 7-тай уусгал руу хийвэл 7 шууд заах ёстой. За 6.9 зааж ин 20 градус дээр. Дэлгэцэн дээр энэ инээж байгаа эможи гарч ирсэн нөхцөлд хэмжилч чинь тогтворчлоо гэж хүлээж авч үздэг. Тэгэхээр одоо шууд калиброг руугаа оръё. Калиброг хийхин тулд эхний ээлжинд кал гэсэн товчон дээрээ дарна. Баруун дээдл дээр кал 1 гээд эхний уусмалаараа калиброг хийнэ гэж байгаа. Энэ баруун доор нь бол аль уусмал байх ёстой вэ гэж. Apera брендийнх бол дандаа 7-тай уусмалаас эхэлдэг байгаа шүү. Калиброг хийж яхад одоо энэд гэсэн эможи гараад ирсэн бол энэ нутгийг хүлээн зөвшөөрч болно гэд энтерээ дарна. Ингээд эхний уусмалын калиброг хүлээж авсан. Одоо шууд калиброг 2 гээд дараачихаа уусмал руугаа калиброг хийх ёстой. Дараагийн уусмалыг калиброг нь 4-тэй, 10-тай аль нь ч байсан болно. Тэгэхээр түрүүний хэлснээр калиброг хийж байгаа нөхцөлд электродуудаа маш сайн цэвэрлэх ёстой.
За одоо дөрөвтөө уус мөллөө хийн. За энэ гарсан үзүүлэлтээ хүлээж авъя гэвэл одоо enter дарна. Одоо тэгээ баруун дээл дээр калибров 3 буюу 3 дахь уус мөлийнхаа калибровыг хийн. За ингээд инээдэг ингээ утгыг хүлээж аваад энэ 94% гэдэг нь бол юу энэ электродны чинь үүссэн морины нэрвчлэл. Тэгэхээр одоо бол 94%-ийн зөв зааж байгаа гэж ойлгож байна. Калиброг хийгээд дууссаны дараа бол ингээд хийснээрээ шууд хэмжилтийг хийчихнэ. Одоо ингээд 7.15 буюу энэ уус мөлийг 714 pH-тэй байна гэж хүлээж авч байна. За энэ дээр M нэмэх RM гэдэг энэ товчон дээр дарах юм бол дэлгэцэн дээр M1 гэж гарч ирнэ. Энэ одоо энэ хэмжилтийн утгыг ой санамжиндаа хүлээгээд авсан байна. Тэгэхээр энэ лүгөө буцаагаад орохын тулд энэ M нэмэх гэдэг товчоо удаан дарснаар хэмжилтийн утгаа удаан дарснаар одоо яг ингээд нөгөө нэг удаагийн хэмжилтэн дээр ямар мэдээлэл авсан бэ гэдгээ бүгднийг үзэж болно. Мод гэдэг товчоо дарснаар одоогийн байдлаар цэцгэлгаанчлтыг үзэж болно. pH-ийг үзэж болно. Мөн микровольтыг үзэж болно. Тэгэхээр одоо эхний хэмжилт нь цэцгэлгаанчлтын хэмжилт сая хийгээгүй учраас pH чинь 7.7-тай хадгалагдаж MV-ийн 7-тай хадгалагдсан байна гэж гарч ирнэ. За энэ хэмжилтийн түүхээсээ буцахыг хүсвэл буцаад measure гэдэг товчон дээр дараад буцаад pH-ийнхаа үзүүлэлт рүү орно. Хоёр электродыг холбосон байгаа нөхцөлд тэгэхээр одоо conductivity-ийнхаа электродыг холбосон байгаа нөхцөлд мод гэдэг товчороо pH, микровольт, цэцгэлгаанчлт гэж шилжиж болно. За модоор pH уу, микровольт уу, conductivity юу гэдгээ шилжиж болно. Conductivity дотроо орцсон байхдаа unit гэдэг товчийг дарснаар цэцгэлгаанчлт, нийт ууссан хатуулга, давсжилт, эсэргүүцэл гэж энэ дөрвөн хэмжилтийг энэ conductivity-ийнхаа электродоор хэмжиж болно. За pH-ийн электродыг хийсэн байгаа нөхцөлд pH-ийн хэмжилтэн дээр байгаа нөхцөлд unit гэдэг товчийг дарвал 10 болон 100-ны наривчлалын хооронд шилжиж болно. Одоо нэг дарснаар ингээд 4.5 буюу 4.5-ын наривчлалтай. Дахиад нэг дарвал 452-ын наривчлалтай гэх мэтээр 100-ны наривчлалтай хэмжиж болно. За мод гэдэг товчийг дарснараа pH-аас шууд микровольт руугаа дамжуулна. Дахиад мод дарвал conductivity буюу цэцгэлгаанчлалт руугаа дамжина. За conductivity хэмжилт хийх гэж байгаа нөхцөлд энэ цэнхэр электрод заавал шаардлагагүй зөвхөн энэ хар байх тулна. Conductivity дотроо энэ unit гэдэг товчоо дарснаар нийт дууссан хатуулга, давсжилт болон эсэргүүцэл гэх мэтээр дөрвөн өөр үзүүлэлт хэмжиж болно. Conductivity нөгөө юу калиброк нь бол pH-ийн калиброктой яг адилхан кал гэдэг төвчөө дараад уусмлуудад дүрснээр enter дарж идэвхжүүлж авна. Аюулгүй хийм бидний ирээдүй. Green Chemistry